За сайн байцгаана уу. Өнөөдөр би нэгэн видеог бэлтгэлээ. Энэ болохоор орхигдсон трама гэдэг байгаа. Орхигдохоос айх трама. Энэ бол нийгэмд маш их байдаг. Гэхдээ хүн болгон ил гаргаад ярьдаггүй. Маш их нууц байсаар байгаа. Гэхдээ маш олон хүмүүст энэ трама байгаа. За энэ яаж үүсдэг вэ гэвэл бага наснда таныг emotionally буюу сэтгэл зүйн хувьд таныг тоохгүй байх, уйлсан ч харагдахгүй байх, ууралсан ч тоохгүй байх, эсвэл хол нэгэн газар орхиод явах дээр үед хүмүүс айгүй солонгос руу явсан байгаа. Тэр үед хүүхдүүд өвөө эмээ дээр үлдчихэж байгаа ч гэсэн тэр хүүхд өөрийгөө орхигдчихлоо гэсэн тарамаг авч байгаа. За дээрээс нь нөгөө ээжүүд маань жирэмсэн байхдаа аборт хийхийг хүсэж байгаад ямар нэгэн байдлаар хийлгээгүй ч гэсэн энэ трама хүүхдэд суудсан байдаг. Тийм учраас энэ маш илбэг байдаг трамануудын нэг. За тэгвэл энэ орхигдсон трама өнөөдөр таны амьдралд яаж нөлөөлөх вэ гэвэл та найз нөхөдтэй болохыг маш их хичээн зүтгэн гэхдээ таны амьдралд дутуу хүн байхгүй. Та хүмүүсийг алдхаа сайн. Гэхдээ хүмүүс таныг орхиол явна. Тэр найз байж болно. Тэр нэг найз залуу, найз охин байж болно. Тэр хүмүүс таныг орхиод явцдаг гэсэн үг. Яагаад гэвэл танд орхигдохоос айдас байгаа учраас нөгөө айс хүнд аргал хөдлөн гихчээр бид нар юунаа сайн тэр зүйлийг өөрийнхөө амьдралд татдаг. Тэгэхээр та орхигдохоос айгаад байгаа учраас таныг хүмүүс reject хийгээд, таныг хүмүүс ignore хийгээд ингээд орхиод байдаг гэсэн. Энэ трамаг эдгэхгүй бол хизээ нэг өдөр таныг хайртай хүн чинь, хайртай дотны чинь хүмүүс таныг орхиж яваа, таныг маш их шархлуулж гомдоох болно. Тийм учраас энэ орхигдох трамаг заавал эдгэх хэрэгтэй. Үүний тулд бага настайгаа ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ хүмүүст маань ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ гэвэл ерөөсөө хүмүүсээс хэд хамааралтай, хүмүүстэй хэр ингээд наалтаад байдаг, найз байсан чинь ингээд наалтаад ганцаараа байж чаддаггүй. Тэгээд independent буюу би даасан биш, хүмүүсээс хамааралтай. Тэр юугаа бодчих бол, энэ юугаа бодчих бол, ингэвэл хүмүүс намайг орхиод явчих болов, найзууд маань ингээд хэлчихвэл ингэчих болов гэдэг энэ зүйл танд байнга байна. Энэ санаа зовлт, энэ түгшил танд байнга байна. Тийм учраас энэ орхигдох трамаг заавал эдгэх хэрэгтэй. Үүнийг эдгэхгүй бол нөгөө нэг та араар тавилтыг хохирогч болж үлдээл таны хайртай хүн чинь таныг хуураад орхиод яваад байгаа нь таны дотор байгаа орхигдсон трамагаас болоод байгаа юм аа. Бид нарын эргэн тойронд байгаа хүмүүс бид нарын энергийг мэдрээд яг тэр зүйлийг бид нарт толин тусгал мэд үзүүлдэг байгаа. Тийм учраас хэрвээ танд энэ зүйл хэрэгтэй байвал манай сургалтанд заавал суугаарай.